Чуулганы итгэл бол итгэгчид цуглардаг. Мэдгийг олж авдаг газар биш юм. Та бүхний өвчтөд заримдаа хэцүү байсан баг. Заримдаа төөрөх, бодлох, холдох мэдрэмжүүд төрж байсан баг. Чуулганаас гадна байгаа хүмүүс мэдээг заримдаа сайхан амьдарч яах гэж бодож байдаг. Хүний хайр бол сэтгэл хөдлөл, орчин нөхцөл, бие махбодын өөрчлөлөөс хамаарат хуурч өөрчлөгддөг. Христийн хайр бол хизээч өөрчлөгдөхгүй. Бид нар сайн учраас хайрлаагүй. Христ байгаа учраас хайрлаж байгаа юм. Дараагийн зүйлийг харах юм бол чуулганд бол итгэл найдвар ирээдүйд бий гэдгийг бид нар харах хэрэгтэй. Өнөөгийн цаг үеийг бид нар харах юм бол гэр бүл шалгалт маш өндөр байна. Амиа хурлалт маш өндөр байна. Хувийн хичээл бодолч гэсэн бас өндөр байна. Сэтгэл сэртгийлэн гэмт хэргүүд маш их газар авч байна. Энэ хэмжээгээр хүмүүсийн сэтгэл маш их өвдөж байна. Хүмүүс ганцаардаж байна. Айц хүчээр дүүрэн байна. Гэхдээ хүмүүс чуулганд явах юм бол юу болох вэ гэдэг өөрөд бидний нүдээс, бидний үүдээс, бидний үгээс, бидний итгэлийн хандлагаас хүлээж өгдөг.